За сайн байцгаана уу манай Жинлүүрийн ордныхны 2026 оны ерөнхий төлөв гэсэн онцлог хэлж байна. За эндээс харахад ерөнхийдөө манай Жинлүүрийн ордныханд тун сайхан жил гарах нэ. Юу байна? Мөнгө байна. За ийм л сайхан жил байж байна. За энэ дээр одоо энэ одоо оны ихэнх үеэс эхлээд ялангуяа одоо 3 дугаар сар гэж 3 дугаар сараас эхлээд одоо манай Жинлүүрийн ордныханд одоо энэ одоо мөнгө төгрөг одоо энэ сайхан зүйлс одоо өнөөдөр урагчаагүй харагдаж байна л да. Энэ дээр таны одоо удаан хөдөлмөрийн үр шимээ хүртэх нэ гэж харагдаж байна. Мөн одоо энэ дээр бас аялал харагдаж байна тийм ээ. Яах аргагүй аялал дотоод биш гадаад аялал. За энэ аялал эсвэл одоо манай Жинлүүрийн ордныхан одоо өөр оронд одоо очиж аялаж сууршихаар шийдэх юм уу? Аль эсвэл одоо өөр газар аялах юм уу? Иймэрхүү асуудлууд харагдаж байна. За ялангуяа одоо таны нэр хүнд өсөж зөвхөн дотооддоо төдийгүй гадаадад одоо нэр хүнд өссөн одоо ямар нэг байдлаар энэ дээр одоо ялангуяа та одоо ямар нэг одоо интернет бизнес одоо янз бүрийн юм хийдэг бол одоо ашиг өгөөж өгсөн тийм ээ. Мөн одоо гадаад дотоодод нэр хүнд нь өссөн юм байдал харагдаж байна. За энэ дээр одоо аялал байна. Ялангуяа одоо энэ дээр би нэг юм хэлмээр байна л да. Энд одоо энэ одоо Жинлүүрийн ордны энэ миний энэ уншиж байгаа энэ хүн болвол одоо хүмүүс ч гэдэг юм уу нэг тийм одоо суурин одоо юу гэдгийг одоо хувь заяаны эргэлт гэдэг юм уу тийм ээ. Одоо бүтлгүйтэл одоо хэцүү үе байсан бол одоо энэ 26 онд одоо маш их өөрчлөлттэй таны амьдрал одоо эдийн засгийн байдал докторж иж одоо таны амьдралд одоо хайр ирж сайн сайхан зүйлээр бэлхэх нэ гэж ойлгож байна. За энэ дээр одоо ялангуяа таны урд нь одоо хийгээд исэн үйл, урд нь одоо үйлдсэн үлийн үрийн одоо сайн карма ирж байгаа юм шиг. Ялангуяа одоо энэ хүн жишээлх юм бол одоо хүн 40 наснаас хойш юм уу 50 наснаас хойш өөрийнхөө үлийн үрээр амьдардаг гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энд одоо сайн үлийн үр ирж байгаа юм шиг. Мөн одоо энэ хүн одоо манай Жинлүүрийн ордны улсууд бол одоо сайн сайхан амьдрах хувь тавилантай төрсэн юм шиг. За энэ нь finally is coming тийм ээ. За энэ дээр одоо ялангуяа одоо энд гэр бүлийн өв хөрөнгө өвлөж авсан ихээхэн эд хөрөнгө өвлөж авсан аль эсвэл одоо энд хийж байсан зүйл нь гинт хүчээ авах тийм ээ. Яг ч 26 онд таны одоо ингээл энэ их удаан жилийн турш хийгээл уйггүй хийсэн үйлдэл гинт үр шимээ өгсөн. Тийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо ялангуяа энэ мөнгө одоо гадаадаас орж ирэхээр нэг холоос л мөнгө орж ирсэн юм шиг харагдаад байна да. Эсвэл одоо нэр хүнд гадаад дотоодод өсөж таны одоо юу гэдгийг энэ дээр ялангуяа одоо гадаадад ажил хийдэг бол одоо ямар нэг байдлаар л энэ их мөнгө орж ирсэн л зааж. Эсвэл та одоо гадаад явахаар төлөвлөж байгаа бол бүтэмжтэй сайхан байна л гэж ойлгоорой. Мөн одоо энэ гадаадын аялал одоо байх ёстой. Таныг одоо зөв зам руу чиглүүлэх гэдэг юм уу мөнгө рүү дуудаж байгаа юм шиг иймэрхүү юм харагдаж байна. За мөн одоо оны дундуур одоо таны гаргасан одоо юу гэдгийг нэг шийдвэр байна л да. Энэ шийдвэр одоо таныг одоо эргэж буцалтгүй одоо юм мөнгө хүсэл биелүүлсэн мөнгөний замд хөтөлсөн ийм сайхан шийдвэр байх гэдэг юм л да. За ялангуяа одоо энэ дээр одоо энэ дээр ерөнхийдөө одоо энд таныг одоо гинтгэн ийм шинэ бизнесийн санал хүлээж авах ялангуяа гадаад дотоод юунаас чинь тантай хамтарч ажиллах ч юм уу. Энэ нь одоо таныг одоо гинтгэн баяжуулсан юм шиг. Ийм л юм харагдаад байна да. За тэгээд энэ оны дундуур гаргасан энэ ялангуяа энэ шийдвэр бол одоо таны хүслийг биелүүлсэн ялангуяа эдийн засгийн байдлын одоо эдийн засгийн одоо эрх чөлөөнд хүргэсэн ч гэдэг юм уу.
За энд одоо та бүхэн одоо жинглүүрийн ордных маань 26-нд би сая уншсан уншлагуудаас хамгийн сайхан, хамгийн мундаг, хамгийн сайн уншлага одоо хамгийн сайхан юм хүлээж байгаа юм шиг харагдаж байна. Мөн энэ дээр одоо judgment card энэ одоо жишээлх юм бол яг энэ миний уншиж байгаа энэ хүн бол хүмүүс гэдэг юм уу одоо цаг нь энэ хүн угаасаа баян байх хувьтай ч юм уу тийм ээ тэгтэл энэ яг хэвдээ хүн ингээл донслол одоо 22-т янз бүрийн юм бол одоо таныг сориол байгаад исэн юм шиг it's finally coming тэ энэ дээр одоо зөвхөн good fortune гэхгүйгээр одоо эд хөрөнгө эд материал сайхан бизнес одоо шин санаа юу гэдгийг энээс гадна энэ дээр бас шин хайр шинж гэлтгүй сайхан хайр ирж байгаа юм шиг шинж бай хуучинч бай эсвэл одоо танд ийм хайр сэтгэлийн асуудал байсан бол одоо энэ нь одоо дараагийн юунд шилжиж одоо дараагийн шатанд гэдэг юм уу орж эсвэл одоо бие биенийгээ ойлголцож одоо сайхан энэ хараа энэ хайр бол зүгээр хайр биш одоо бүр их гүнзгий бие биенийгээ одоо сүнслэг хэмжээнд хүрсэн ийм сайхан хайр байх гэдэг юм тий мөн одоо яхаарахгүй та оршин суугаа газраа өөрчилсөн ийм байдал харагдаж байна. Өөр газар шилжсэн шин. За энэ дээр одоо би бас өшөө нэг юм хэлэх гээд байна л да. Энэ дээр одоо оны сүүлээр одоо таны сэтгэлийг одоо үр хүүхдүүдийн асуудал зовоох юм шиг. Та одоо хүүхдүүдээ гадаад сургууль соёлд явуулах эсвэл одоо аялуулах гэсэн ийм бодолтой байгаа бол энэ одоо нэг жоохон асуудалтай учирсан юм шиг. За мөн одоо хүүхдүүдийн асуудал одоо их чухал тавигдаж байгаа юм шиг хүүхдүүдэд тусад нь гаргах гэж байгаа юм шиг тийм ээ эсвэл одоо ямар нэг байдлаар үр хүүхдүүдийн асуудал их чухлаар тавигдсан харагдаж байна л да. Энэ дээр одоо эсвэл үр хүүхдүүдүүд сэтгэл гонсоолгосон тийм ээ таны бүр за ерөнхийдөө тэгээд overall энэ одоо ерөнхийд нь харахаар зэрэг энэ асуудлыг бас шийдсэн л харагдаж байна. За энэ хүүхэд үр хүүхдээ одоо гадаад дотоод соёл гадаад дотоодод одоо сургууль соёлд явуулах гэж байгаа асуудалтай болоод байгаа юм шиг. Эсвэл хүүхдээ одоо гадаадд явуулах гэсэн эсвэл хүүхдээ татах гэхэд одоо асуудал үүссэн юм шиг харагдаж байна. Бусдаар бол одоо тун сайхан байна. За энэ дээр одоо би аялал зугаалга манай ганц би жинглүүрийн ордныхан бол одоо гадаад дотоод аялж байхдаа ялангуяа гадаад хүнтэй танилцсан одоо их дотн харьцаа их сайхан миний түрүүний хэлсэн хайрыг үүсгэх ийм магадлалтай байна. Мөн одоо ганц бие улсууд бол одоо ямар нэг байдлаар ийм сайхан хайртай учирч одоо урд нь одоо энэ хүн бол одоо бараг л give up одоо хайр майранд одоо итгэхээ байсан юм харагдаж байна. Гэтэл одоо гинтгэн юм сайхан ер нь их сайн сайхан зүйлээр дүүрэн таныг одоо сайн сайхан зүйл өгтөж одоо амьдралын шин сайкл эхэлж байна гэж ойлгоо. Одоо бүтэлгүй байсан үе ард тоцорчээ. За энийг одоо болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг одоо ард нь орхиод битгий өнгөрснөөр одоо ирээдүйг баллаарай гэсэн бас ийм мессеж байж шүү. Тэгээ одоо энэ дээр бас хэлж гин л та одоо нэг юм дуусаад нөгөө юм эхэлж гин гэж би яриад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг дуусаж байгаа болвол одоо ард нь орхиороо энэ дээр одоо бас таныг одоо нэлээд дагсан шин одоо эхлэлт бас саад болсон юм харагдаад байна шүү. Энэ дээр анхаараарай. За мөн одоо нэг хоёрын хооронд харьцаатай байгаа хүмүүсийн хайр сэтгэл дээр харагдаж байна л да. Одоо энэ I hate nothing about you. Тэгэхээр зэрэг чи энэ хүнийг одоо нэг үзэн ядаад байдгүй ч тэгж хайрлаад байдгүй юм шиг харагдаж байна. Иймэрхүү харьцаатай хоёрын хооронд харьцаатай усуд нэг дэшээ болсон. Иймэрхүү юм харагдаж байна. За энэ дээр одоо зөрөгтэй шийдвэрийг гаргаараа ард чинь сайн сайхан амьдрал хүлээж байна л гэж хэлэх байна. За энэ дээр одоо бас хэлсэн байгаа энэ хараа та шоргоолч шиг л ажилласан байна л да. Эннийхээ үр шимийг үр тариаг хураанаа л гэж. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо таны олон жилийн хөдөлмөр үр дүнгээ өгөж одоо finally it's coming тийм ээ. За энэ дээр одоо бас атаархал хорсол одоо юм би одоо
нөгөө дандаа хэлдэг юм аа л хэлэх гээд байна л та. Одоо чимээгүйхэн одоо хайрлаж, одоо чимээгүйхэн эдлэж, олон хүний одоо танд ийм их аз тохиож байгаа, эсвэл одоо таны ажил амьдрал бүтэмжтэй байна гэд одоо бас хажуу хавраг улсуудтай одоо бас гайхуулах, одоо их баярхах гэдэг юм уу, эсвэл одоо их ингэснээр одоо олон хүний атак хөдөлгөх магадлал өндөртэй шүү. Энэ дээр анхаараарай, тийм ээ. Бусдын одоо амьдрал хэцүү байж хахад өөрийгөө гайхуулаад байх хэцүү шүү дээ, тийм ээ. Тэр энэ бүхэн атаархлыг одоо төрүүлэх ийм асуудлууд харагдаж байна. За одоо энэ дээр би хайр байна гэж байна, тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо би нэг юмыг одоо бас харж байгаа юм а хэлчихье. Зарим хүмүүс одоо ийм шин хайр, шин бизнес, одоо шин ажилч гэдэг юм хамтдаа ирж байгаа юм шиг. Эсвэл одоо тантай очирсан хүнийг пакэж. Тэр хүнд одоо таяр хамтраад хийх бизнестэй, эсвэл энэ хүн өөрөө тогтсон ажил бизнестэй. Мөн одоо таныг бас одоо та бас ороод ажиллах гэдэг юм уу. Эсвэл одоо энэ хүн одоо бүх юмтайгаа ирж байгаа юм шиг. Ер нь хүний амьдралд одоо юу ис тохиолдох вэ? Миний энд харж байгаагаар бол одоо таны амьдрал бол одоо алга одоо хөрвөхийн одоо хурдтайч гэдэг юм уу, их өөрчлөгдсөн 26 онд бол одоо ажил амьдрал одоо сайн сайхан бүхнээр дүүрэн байна л гэж ойлгоорой. За энэ дээр үр хүүхдүүдийн асуудал гэж би хэлсэн. За энэ дээр за байр байшингаа нууцсан гэж хэлсэн. За аялал мөн одоо ажил амьдрал одоо энэ дээр одоо ямар ч байсан гадаад дотоод худалдаа, аль эсвэл одоо гадаад дотоод их харилцаа холбоо ийм л юм харагдаж байна да. За ингээд та бүхэндээ одоо 26 онд нь одоо ажил амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё. Та бүхэн хувийн уншлага сонирхож байх юм бол одоо миний Facebook пэйж болох Монгол Стар Тайраар орж мэдээлэл аваарай. За ингээ баярлалаа. Баяртай.